За манай энэхүү дугаарыг ивент идэвчээр Oblis гэдэг одоо том оны насан туршийн тоглоомын хамтран ажиллаж байна. Тэгээд манай Oblis нь болохоор ийм онсоор онлайнаар зарагдчихж байгаа. Тэгэхээр манайхан жишээл зарим хүмүүс ингээд яг тий тоглоом одоо бас авахд одоо гадаад битээр очиж авахд маш хэцүү байдаг. Тэгэхээр тийм нөхцөл байдал байхгүй ийм гоё хайрцагтай. Тэгэхээр дотор нь юу байгааг нь мэддэхгүй. Тэгэхээр маш нууцлаг байгаа. Тэгэхээр ийм гоё юу ийм онсоор шууд захиалга хөргүүлээд аваарай. Тэгээд манай дээдлийн үзэгчдэд 20% хөнгөлөлттэй одоо тийм промо код өгч байгаа үйлчлэгээ. Тэгэхээр тэр 20% хөнгөлөлттэй кодоор та бүхэн манай Stately-гээд одоо 20% хөнгөлүүлээд аваарай. Тийм боломж байгаа. Тэгээд нийтдээ 16 төрлийн ийм одоо бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд та бүхэн нэг туршаад үзээрэй. Oblis баярлаа. За манайха Чехийн тоглолт Daily Show Чехэд Прагад тоглолт. Яг одоо тэгэхээр Токиогийн Шибуяд байна. Тэгээд Прагад 5 сарын 22-23 гэсэн 2 өдөр бол бид нэр хийхээр болсон байгаа. Тэгэхээр та бүхэн маань тасалбараа урьдчилан захиалаарай. Тасалбар захиалгыг эхэлсэн байгаа. 750 крон гэж байгаа. 22-ны өдөр айгүй цөөхөн суудалтай бүр 50 суудалтай юм VIP дуу маягийн шоу байгаа. 5 сар 23-нд арай жоохон том заалтай. Тэгтээ after party-тэй өмнөх нь after party-гүй ийм хоёр ялгаатай ийм шоу болох юм шүү. Тэгэхээр та бүхэн маань тасалбараа хамжаад аваарай. Авахыг хүсвэл Daily Show руу бичээрэй. Зөвхөн манай шоу Daily Show-ны IG руу бичээд захиална. Тэгээд ерөө урьдчилан захиалгаар бүгд хийх дуусчих юм бол бид дахиж өөр газар ч юм уу нэмэлт хийх гарах боломжгүй. Тэгэхээр та бүхэн маань үнэхээр үзхийг хүсэж байгаа юм бол аль болох урьдчилаад нөгөө нэг учирч болох эрсдлээс сэргийлээд Daily Show-ны IG руу бичээд тасалбараа аваарай. Тэгээд 22-23-нд чек дуусгая. Баярлалаа. Ингээд манай өнөөдрийн Daily Show эхлээд инхүү бэлэн болж байгаа бүгдээ алга ташлаар инхүү болцоо эхлүүлээ тийм ээ. Айлгой сонсъё. Манай өнөөдрийн ивент итгэгчээр Oblis брэнд хамтран ажиллаж байна тийм ээ. Манай энэ охинд айгүй хэрэгтэй байгаа юм шиг л энийгээд ах юм аа тийм. Oblis брэнд хамтран ажиллаж байна. Oblis-ийн үнийг тийм ээ та бүхэн маань ийм онсоор ороод хараарай тийм ээ. Энэ бол нууц дотор нь юу байгаа ч мэддэхгүй айгүй олон төрөл байдаг. Тийм тэгээд бүр юм удирдлагатай хүртэл байдаг юм байлээ. Одоо өөрчлөж өгч явуулаад тийм ээ. Өөрчлөж өгч явуулаад эндээс удирдахад тэнд чичрэн тийм бас гоё шинэлэг бүтээгдэхүүн байгаа юм байл шүү манайхан. Тийм амар сахилгагүй шээс тийм. Одоо ажил дээр байгаа. Одоо нэг чичрүүл чи яаш. За тэгээд манайхан ийм онсоор захиалаад аваарай. 16 нэр төрлөөд юм байлээ. Тэгээд баярлалаа. Манай өнөөдөр ивент итгэж байлаа. Oblis байлаа. Бүгд алгад шээ. Oblis-тэй баярлалаа. Oblis. За үнэхээр бас гоё хариулах юм бол манай оролцогчдоос бид нар бол бас бэлэг өгч байгаа эндээс тий бас үнэхээр чичирмээр байл тийм ээ аахааш. За болцоо эхлэхэд бэлэн ардаас манай эмэгтэй оролцогч бэлэн байгаа тэндээс эхлээд эрэгтэй оролцогчийн нүдэнд бооч тийм ээ. За эрэгтэйгээ бооч манайхаа. Эрэгтэйгээ боогоорой манайхаа. Манай нөгөө хоёр л хүн байгаа тий боодог гэж. Тий яг ингээд нууцаар сууж байгаа гэсэн үг. Тэгээд гаргаад ирсэн. За манай өнөөдрийн шоунд нэг гайхалтай эмэгтэй орлохоор ирсэн байна. Бүгд ойлгож шээ. За манай өнөөдрийн шоунд нэг гайхалтай эмэгтэй хаашаа ганцхан хүүхдэд тэргээд хэлсэн шээ. Навчс бүчаарлаа. Намайг гэсэн чинь сэтгэл одоогүй болов. Гівгэн үтэйгээ бараад. Буруу хүн бооц юм уу? Яац юм бэ гэж. Тийм дуртай шаастай нэг юм буруу хүн боогдсон юм байна. Аяар болцмоор байна аашаа. За манай залуу гарч ирсэн байна. Бүгдээрээ алгадши хоёр оролцогчдоо. За гайхалтай. За. Манай энэ суучаарай. Нөө гүнж болохоор ингээ 3-ны 1 дээрээс сон. Тий. Яа за нэг 50 суучих. За. За. За манай хоёр гайхалтай тийм ээ. Чигээр хараарай миний бро. Бро яг айл зүгрөө хараад наа.
хоймор зүг рүүгээ харцсан. Юу хараад байгаа шээс үнэг Үнэг харсан харсан. гэж. Тий. За, окей. Манай залуу гоё өөрийгөө танилцуулаад эхлэе тийм ээ. За сайн байна уу? Булган тамир гэдэг. Тэгээд ер нь булгаач гэж дууддаг, тамираач гэж дууддаг. Бутаач гэж дуудсан. Намайг булгаа гэж дуудаж болно. Тэгвэл би өнөөдөр чиний гулгаа гэж болно. Ааш. За тавсан шүү, sorry тий. За, булгаа. Окей. Манай булгаа насаа илэхгүй мэрэгчлээ хэлэхгүй шүү. За. Өөр танилцуулах давуу тал юу вэ те? Давуу тал гэх юм бол маш сайн хоол идэг. Вау. Хоол идэг. Тийм. Тэгээд ер нь спорт юм ер нь бүгдийн л оролтонд дөө. Оролдсон тийм ээ? Оролдсон шүү. Спорт болгоныг оролдсон шүү. Ер нь тийм. Гайхалтай. За. Манай эмэгтэй гоё өөрийгөө танилцуулъя тийм ээ. За. За бүгдэнд нь орой минь намайг Анужин гэдэг. Тэгээд Доороос нь бариад мик надад. Их бизнес нь тийм ээ? За. тэгээд ерөнхийдөө миний нөгөө нэг амар олон байдаг болохоор тэгээд найзууд гэр бүлийнхэн маань Анури гэж дууддаг. Анури. Аха. Нэр нь Ану. Анучин тэгээд Анури гэж. Анужин Анури. Аха. За. Тийм тэгээд Анури. за. Өөрийгөө танилцуулах юм бол би нөгөө нэг өхрийн артны тэгээд тав тух хоол гэр бүлийг амар тийм чухалчилж харж үздэг. Тав тух хоол гэр бүлийг чухалчилдаг. Өхрийн ордных болохоор уу? Тийм. Нөгөө нэг өхрийн артны ихэнх хүмүүс тийм байдаг юм байлээ. Тийм. Гэхдээ бас нөгөө нэг хоньны орд өхрийн орд хоёрын яг завсран төрсэн бохгүй юу. Тэгэхээр нөгөө хаяада бас хоньны орд шиг юм түргэн юм оволцсон. Хой миний орд руу орохгүй шүү. Зөөр өхөрлөө байгаарай гэж. Шинж чанартай юм шиг санагддаг яг өөртөө бол. Амар зөрүүд үү? Зүрүүд гэхдээ нөгөө нэг юу заавал нөгөө нэг өөрийнхөө зөвийг баталж салдаг зүрүүд биш. Амар юм ордны шинжлэх ухаанлалцсан шээс тий. Подкаст явж байгаа. Астрлаг болсон. За манай залуу юу тийм ордонд итгэдэг үү тий? Юуны орд вэ тий? Би жинлүүрийн орд. Ер нь ордонд итгэнэ. Итгэх нь үү? За. Үхэртэй юу хэр үдیں۔ Ороо гараа тийм ээ? Ер нь гайгүй л. Гайгүй л байгаад идэв үү тийм. За. Ер нь өмнөх X-үүд нь тийм үхэрний ордтой юм байсан. Байгаагүй. Байгаагүй. Ер нь хэдэн X-тэй юм тий? Булгаа. 3x-тэй. 3. Вау. Оо. Оу. Ааш. 3X-тэй. За. Бас сонирхолтой тийм ээ. Ийм залуу тий 3X-тэй байдаг тий бас манай залуу нь бас нэлээд олон X-тэй юм шиг харагдаж байгаа байхгүй тий өөрөө 3X-тэй. Тэгэхээр хамгийн удаан үерхэл нь хэр удаан байсан бэ? Хамгийн ихний үерхэл нь хамгийн удаан байсан да. 5 жил орчим. Пүү 5 жилээ. Амар тий. Ямар амар юм бэ? Хүй яа. Хөөшөө. Тайц руу савь. Хамгийн удаан 5 жил үргэлжлээс. Ер нь бол тэгэхээр Хамгийн богино евро байсан бэ? Богино 1 сар. Яг сар. Яг сар. яагаад хамгийн сүүлийнх нь байсан үү те? Тэг хамгийн сүүлийнх. Яагаад бүтээгүй вэ те? Юунаас болсон бэ? Ер нь нэлээ хартай охин байсан. Оо. Хардталтаас болоод болохоор шийдсэн. Тэг жишээлбэл тийм амар хардчихсан түүх нь хамгийн амар хардчихсан. Ярилахгүй ус байхгүй. За яваар. Гэрийн гадаа ирцэн байсан юм болов. Зүгээр хардаад уу? Тийм нэг найзуудтайгаа гарцсан байсан. Аха. Тэгээд яг үнэ хэлээд энэ төрөө болоод за одоо яг харж ийна гэд яг гэртээ очсон чинь гэрийн гадаа байж байна. Йоо. Тэгээ яг яасан юм? Тийм амар сониуч яасан. Тэг чи болохоор худлаа ирээд гарцсан байсан юм уу? Эсвэл зүгээр л гарцсан байж байгаа? Үнэ хэлээд гарч байгаа. Тэгсэн чинь гэрийн гадаа ирсэн үлдчихсэн. Тийм. Яасан гэж те? Яа гэсэн Яг гэртээ харж уу хараагүй юу гэдэг. Йоо. Яг л чеклж байгаа. Йоо, заавал биеэр ирдэг шээс тийм. Техник технологи тийм ээ нэг камер видео кол мал зэн хэмээн байдаг шиг өөрөө ирсэн байж идэг шээс тийм. Гэтэ ер нь бол бас нөгөө талаасаа те овоо усгаагүй шаазгаанаас суух байгээ те. Камераа зүгээр Өөрөө яг энэ хардуулах үйлдэл хийсэн үү? Яг юу болсон юм те? Эсвэл ч зөвөр утга учиргүй хардаадсан юм аа? Тэгээ ер нь л тийм үйлдэл гаргаж байгаа үйлдэл болно. Би үнэ хэлэл болно амар их явдаг лээс. Амар. Үнэ хэлээд хэвээ амар их яваа шагаадахаар чи наа чи хэцүү шүү дээ браа гэж. Амар их өөрөө хэлдэг шаастай амар их яваад байсан гэх тийм ээ.
Хаагур юу гэж юм бодсон? да тийм ээ. Хаагур юу гэсэн? Тэгэл гадуур дотор юу ш. Гадуур дотор тий. За. Манай эмэгтэй ер нь өнөөдөр ямар хуу залуу байгаасаа гэж бодож чинь тий. Яг төсөөлөл бол байхгүй юм. Гэхдээ нөгөө нэг тийм эмэгтэй хүнийг юм би энд байгаад байна уу гэдэг мэдрэмж төрүүлэлгүйх юм байх болно. Би энд байгаад байна уу? Биш нөгөө нэг би энд байгаад хэрэг байна уу гэдэг мэдрэмж. Яа. Би бүр сая юм философи юм бодсод орчих уу эсвэл орчих уу тий. Би байна бас байхгүй. Би байгаа байхгүй гэж бааж. Амар шистэй. За. Би байгаад хэрэг байна уу гэж бодлоо ганцаараа одоо бүх юмыг чаддаг хэрэгтэй гэсэн үг юм уу? Саагаа шахаад байх гэдэг. Би энд байгаа хэрэг байна уу? Гэхдээ одоо ингээд нөгөө хоёулаа хамт байгаа шүү дээ. Тэгж байгаа нөгөө нэг хамт байгаа хүндээ анхаарал хандуулах ч юм уу ямар нэг юм эфорт гаргадаг хүн бити байгаа. Анхаарал хандуулахгүй тий. Тийм хүн бити байгаасаа л гэж бодож байна. Тэгэхээр ер нь чамаа ингээд тоогоол ингээд гоё тий. Ойрхон тий. Халамжлал байж байвал гоё гэсэн үг. Үгүй бүхэл цаг үед биш л дээ. Яг хөө зүгээр нөгөө юм хамт байх хугацаагаа чанартай өнгөрүүлдэг хүн байвал Чанартай тий. Тийм. За ойлголоо. Чанарыг ирэх юмсан тийм ээ. Чанаргүй бол хийхгүй аашаа. Манай залуу ер нь хэр чанартай өнгөрүүлдэг вэ хамт байх хугацаагаа тий. Чанартай байхыг хичээнэ. Ер нь хичээдэг. Ер нь өөрөө ер нь хэр романтик хүн гэж өөрийгөө боддог вэ? Гайгүй шүү. Гайгүй. Жишээлбэл чиний тэгвэл хамгийн юм романтик үйлдэл чиг юу? Чиний одоо толгойд байгаа те би нэг иймэрхүү романтик хүнтэй гэж хүмүүст ойлгуулахаар те. Тэгэхээр нэг гинтийн байдлаар ч юм уу тиймэрхүү юмуд гаргаж лээсэн л да. Гэртээ хоол игээл өөрийнх нь идэх дуртай тийм төрлийн хоолыг игээл тэгэл нэг юм тэр дээр нэг юу муугаа засаад би хоолн дээр юу засчихаа тий. Баа гэх. Тэгэл оож идэх юм ингээл бил нэг тийм орчныг бүрдүүлээл тийм ламатай юу? Тий. За. Өөр ер нь Тиймэрхүү юм байхыг хичээдэг юм тий. Баярлалаа бро. Марбай. Манай эмэгтэй ер нь хэр романтик вэ өөрөө? би бас өөрийгөө амар романтик гэж боддөө штэ уг нь. Уг нь чи яа гэдэг шиг. Чинь харин нөгөө нэг миний нөгөө нэг романтик үйлдэлд гаргаж ирсэн хүмүүс мөн жоохон газрын гүний хүмүүс байсан. Газрын бүр гүний хүмүүс байдаг шээс тээ. Зүгээр хүмүүс биш юм гүн рүү ухаан шигдээ орж марц. Тэр нь яг одоо жишээлбэл газрын төмс нь яг ямар идэм тий. Гүнийх нь ямар идэм. Зүгээр төмс нь ямар идэм тийм ээ. Би нөгөө нэг хэрвээ тэр эрэхтэй хүн надад үнэхээр их таалагдсан бол би өөрөө төрүүлж очиод бол зам дөрөх ч юм уу бол ингээд IG Facebook-ыг авах тийм юм надад чадах юм уу тийм чадчихсан юм аа. Вау. Тэгсэн чинь тэгээд нөгөө нэг эмэгтэй хүн тэгээд ингээд танилцах. Эхний алхмыг өөрөө төрүүлж тэгээд тийм хүн хийж чадсан ингээд ядаж нөгөө нэг юм буцааж даахгүй шахаад нөө. Тий. Тэгээд эхний удаад нөгөө нэг юм жоохон тгээ мэгээ гэжсэн. Тэгээд тгээ мэгээ гэжсэн аа. Тийм болцыг гэжсэн юм аа. Тэгээ ерөөсөн алга болсон байхгүй. Тэгээд яа. Тэгээд за энэ яг л нөгөө газрын гүний төмс гэдэг юм байна та гэх тийм ээ. Тэгэхээр ер нь бол чи яг тэрийг юунаас болсон гэж бодож чинь те? Тэр залуу. Чи айлгцсан юм шүү. Мэдгүй би бол уг нь тэгш нэг амар хүн айлгаад байх. Чи айгу яарад исэн юм шүү. Гэлцээ барц өрөөдөр. Үгүй. Нөгөө угаасаа бас нөгөө шууд эмхтэй хүн би хоёлаа болцоо гэж хэлэх. Гэхдээ хүн бас амар эвгүүлсэн баг л та. Үгүй шүү дээ. Эвгүй байхгүй шүү дээ. Тэгээд би за ингээд заавалтай болоод юм боломжтой болоод хэлээрээ энэ төр гэдгсэн чинь тэгээд тэр хүн одоо ч боломжтой болоог байгаа юм шиг байлээ. Йоо. Одоо бол хүлээдэг гэсэн үг шүү дээ. Үгүй юу. Тэр үедээ хүлээж исэн тий. Тэгээд болцсон. Тийм. За. Одоо бол тэгэхээр асуусан шүү sorry тий. Ер нь бол манай эмэгтэй ер нь өнөөдөр ямар хөө залуу байгаасаа гэж хүсэж байна яг ингээд гадна одоо үзмжээс физикал байдлаас чиний төсөөлөл тий. Яг уу би өөрөө нэг амар өндөр биш гэсэн надаас нэг за нэг өсвөтэй 10-ыг нэмээд дээр нь 5 гэдэг чинь 80. Тэр юу 5-ыг нэмээд байгаа юм бэ? Шээ нөгөө нэг дураараа одоо жишээлх юм бол би ингээд үгүй хаашаа ордож 85 за. За тийм. Чиний өндөр хэд юм бэ?
Би юу 70. Заавал 10 см өндрөг өмсөж явах гэдэг. Тэр гоё далаараа байж болно. Өсөд өмсөх хугацаа чинь айгүй богинохон шүү дээ тий. Тэр үедээ хол байж болно шүү дээ. Өнөө чи өсгөтөө өмсөж чөө цааш. 10-ыг нэмчихэд нэмээ 5-ыг нэмээд байгаа юм уу? тий. Тэр нь юуны 5 юм? Уловчны 5 юм уу? Нөгөө нэг Запас гэж. Юмыг яаж мэдхүү гэсэн тав юм уу те яг юу гэсэн ч үгүй те. За. Дораараа тий октод нэг 70 төрснөө 80 болж чадчихмаа даа шиг. Тэгснэ нэг юм эргэтөөний өндрийг ингэж юм ингэ. Тийм. За, чиний сонирхол бол яг өндөр. За, өөр юу вэ? тийм тэгээд яг хоо би нөгөө нэг өндөр шулуун хамартай эрэхтэй өндөр. Шулуун хамар. Өндөр. Тийм. Шулуун. Тэгсээ хамартай. За. Тэгээд юм яг хоо нэг тийм жоохон нүд хүмсэг болсон. Гэхдээ хүмсэг нэг тийм амар нэг юм өтгөн гэхээсээ биш. Илүү тэгээд жоохон юм өргөн байвал хөөрхөн харагдаад байдаг. Тэгээд нүдний хувьд бол яг хоо нөгөө юм амар давхраатай юм дүрлэгэр алга гэдэр гэхээс илүү юм Ангаар биш юм бүлтгэр том нүдтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм байвал хөөрхөн шалгуур чи ямар айр өдөр юм бэ? Ямар амар детальны юм бэ те. Би амьдралдаа ийм амар детальчсан хэрэгтэй дүрлэгэр нүд биш аа тий. За Хүмсгэн өргөнлөг ихийн тий. Гэтэ өтгөн биш л ихийн тийм ээ. Яг ямар 180 дээрээс нь 5 см запастай л ихийн чи айгүй детальны юм ихтэй шүү дээ. Ер нь бол тий. Боо ямар байх хэвтэй юм бэ? Ийм махир байх хэвтэй юм уу? Ийм дээшээ ингээ харцсан байх хэвтэй юм уу? Ямар явж байгаа ийм шатрын морь шиг хоп гэсэн байх хэвтэй юм уу тий. Яг ямар боо. Бүдүүн биш нарийн юм уу тий. Чи яг бас нэг детальны хэлвэл тий. За. Тий хариулна. Ийм малгай өмссөн байх юм уу? Тайлцсан байх юм уу тий? Соцны юм. тэрийг бол детальчилж мэдгүй юм байна уу? Тэгээд Тэр том зүгээр детальчилж мэдгүй салбар чинь тэнд байна уу тий. Яг нэг юм судсан зангирсан мангирсан гэж өргөн байв. Яг уу жижигхэн богинохон байж болно л яд өргөн байвал гээ тий. Чи айгүй детальчилж чаддаг юм биш үү тий. Энд чи өөр айгүй сайн детальчлаад байгаа байхгүй. Тэгэхээр чамааг бас тэр мэдчихэж магадгүй л зүгээр бодсон юм. Үс нь юм өргөн биш шингэрцэн. Ваксанд орцсон байвал бас сайн гэж юм гээ тий. За. Тэрийг бас сайн мэдэхгүй. За. Манай залуу өнөөдөр юу ямар юм ихтэй байгаас гэж хүсэж байна. Гадаад үзмжээс. Тий, гадаад үзмжээс. Ерөнхий би бас нэг амар их тийм алаг давхраатай тийм нүдтэй жоохон онцгүй харагдаад байдаг. Тэгэхээр нэг юм гоё онгор байдаг шүү дээ. Гоё онгор. За. Нэг тиймэрхүү тэгээд гоё онгор гэж жишээлбэл хинэрхүү вэ те яг нэг хүн байна. Яг тийм хүн гэж хэлж чадахгүй. Чадахгүй за. За тэгээд ер нь нэг биеийн хувьд бол биеийн хувьд за нэг гүзээг байхад л болчихно доо. Гүзээг байхад шаардлага нь тийм унтсан байдаг шээс те. За тэгээ гүзээг байхад хамаагүй. Өстө нэрий эмгтэй л байл тэгээ болоо. Өлтөө гартай байвал одоо хамаа. Өстө нэр олдч л байл гэж байна те. Ямар амар буурц юм бэ манай энэ залуучдын үнэлэмж. Гүзээг бол болоо гэдэг ч одоо юу гэж байгаа юм бэ? Жишээлбэл тэр гүзээ яг юунд гай болоод байна те. Яг пал гэдэг уурал ингээд туранхай махлаг аль аль нь гоё л харагддаг шүү дээ. Гоё л уу те. Ер нь хамгийн дээдэлтэй хэр килограмм жинтэй байх вэ? Чиний хувьд дээдэлтэй юу? Тий. Нэг өндөр нь 70 бол дээдэлтэй нэг 65 ч юм. Дээдэлтэй. Доотлоо. Доотлоо нэг 50-аас боохгүй байх л. 50-аас боохгүй. Ер нь манай залуу юм хөхний залуу юу, өгцөгний залуу юу те яг. Энэ өгцөг юм. Өгцөгнийх. Бороо байлаа гэж аах. За, өгцөгний залуу тийм ээ. За. За, хэдийн X-тэй тий. Булга 3 гэлөө. 3X. 3. Ануурын хэдийн X-тэй. би бас 3X-тэй. Оо. Хэдэн за энэ асах уу гэдэг шүү дээ. Тийм хугацаанд тэгээд яг энэ үерхлээс тий хамгийн сүүлийн тэр одоо үерхлээс юу сурсан бэ? Сурсан. Байлж хийж болно гэж байна. Зүгээр нөгөө нэг юу юм бэ? Уг нь ийм би нөгөө нэг
хүнд юу н амар үнэнч хүн байхгүй юу? Яг ингээд өөрийнхөө ингээд юм удаан хамт байсан ч юм уу яг ингээд хиндээ Юм ярих гэж бас зовчдөг хүн юм аа нэрэ тий. За ингэсэн юм аа би уг нь бол амар үнэнч. Тэгээд нөгөө нэг дасаж дууралтай шүү дээ угаасаа эмхтэй хүн. Гэхдээ би ингээд нөгөө хиндээ нөгөө өөрөө над руу ингээд үйлдэлүүд хийж яхад нь хиндээ бол ингээд нэг сар мар бол за байг гэж байгаа. Тэгээ яг ингээд болцоод үргэлж хэлсэн юм. Тэгсэн чинь харин нөгөө нэг ингээд нэг юм дээрээс болоод надад итгэхгүй байгаа дангуут нь за угаасаа надад итгэхгүй байгаа бол би энэ хүнд цаг цаваа ингээд зориулах шаардлага юм байна л гэдэг амар ойлгосон. Чи яг амар юм ярих юм шиг басна шал юм сони Яа юм. хэцүү юм бэ гэж шах. Энэ нөгөө нэг бас контент авахгүй юу гэж шах. Би нөгөө нэг юу нөгөө тэр амар ингэж байгаа тэгсэн чинь тэгээд тэгэхгүй болохоор би тэгээд энэ оппозитийн дуу шиг чамайг тэр тэгсэн болохоор би чамайг тэгээгүй чамайг тэгснийг тэгсэн болохоор би байгаа юм болов гэсэн чинь байхгүй байсан байна гэж бодоход байж байв гэдэг шиг шааш тийм. Гой товч тийм ээ ингээд тий яг. За булгаад тий. Булгаа гой одоо нэг саналыг гаргатаа нэг болцоогоо өөрөө хийдэх үү. Эв хүн шиг тий. За. Асуулт нь сонсогдсонгүй. Үгүй асуугаагүй бро. Чи одоо ер нь ингээ асуугаад гоё болцъё л гэдэг юм ер нь хүнтэй. Тий. За. Ер нь асуулт бэлдэж ирсэн үү? Яг нь бэлдээгүй. За. Ингэж болцдог юм уу? Чи ингэж болцдог юм чи гэж байна. Чи хэнийг дормсаад байгаа? Бидэрийг дормсаад байгаа юм шиг. Яаж хост болох юм шиг. За тэгвэл дуртай байрлал чи юу юм те? Гэхдээ нэр өөрөө байхгүй яах юм бэ одоо тийм үстэй. За. Булгаа тий дуртай байрлал. Зүгээр энийг бүр шууд нэмэх 18 зүгээр ток болгочих юм уу? Бүр амар садар. Илж. За. Дог юм уу? Гоё юм байна дөө нэрийн шоу нэр тий. Дог юм байна тий. Дог юм байна дөө тий. За, дог юм бэ гэх. За, эмэгтэйгийн байрлал юу вэ? Миний хувьд Чиний хувьд. Зүгээр л хариулчих гэж. би яг Монгол нэр мөрийг бол Монгол нэр мэд. За, гадаадын нэрч орчуулчих. За. спун гэсэн байсан. Спүүний халбаг штэ бро. Гитсэн байсан гэж яг Харин тийм тэгтээ би яг яагаад Тэ спүүн гэдгийг чи Монголын нийт мэдэж ядаад ах юу вэ? Тэгээд халбаг штэ гэж. Халбаг юм уу сэрээ юм уу гэж. Гэгөө гитсэн байсан гэхээр хаан тэгсэн байсан яг. би ингээд энт Чи сая надад ямар байрлалаар хийсэн бэ? Чат шаасан чи. Спүүн. Тэ өөр юуч бичээг байдаг шээстэй. Манай тэгээд ямар байдлаар хийсээ тэндээс мэддэг шалттай. Эсвэл ийм зурга чаачи бид нар оруулж энэ ямар байрлал вэ? үгүй Бид хоёр яг одоо ямар байдлаар хийж байна вэ? Ааш. Цөөн үгээр хариулах шээс. Спүүн ааш. Хэрэг танд хэрэгтэй бол би ааш. Заавал би өмнө ерөөсөө туршиж үзэж байгаагүй байж. за. Тэгээд энэ нэрвэр дэжгүй юм байна. Тэгээд дараа нөгөө нэрийг хайсан юм аа. Тэгээд яаж хайсан юм бэ нэрийг? Мэдхгүй мөртлөө. Тэр одоо тэгээ зургаар оруулж яах юм уу? Эмэгтэй ингээ хөвтөж яхад эрэгтэй дээр байх уу? Тэрийг ямар байрлал? Порно SSS-ний байдлын нэрийг хэлчих шээ. За сонирхолтой л юм тийм ээ. Дургуй байдал чи юу байдаг вэ? Сэрэг шээ. Хайч гэх. мэдхгүй байхгүй юм шүү. Бүгдэн дуртай мó. Оо. 69 ямар вэ? Туршиж үзэж байгаагүй. Ер нь үзмээр байгаа юу? Юу юу Ер нь амьдралдаа нэг хийн гэж боддог уу? яг юм yin yang те өгөнгөө авах те нэг юм байдаг шүү. Сүүлээ идэх ч могоо шиг. Хэрвээ үнхээр Нэрийг мэдгүй хийцэн юм шүү дээ чи. үгүй. Үнхээр урт хугацааны бүр төвчтэй гэр бүлийн харилцаанд л оролт юм их байна. Яг аав ээж басныхаа дараа Тийм ер нь гэхдээ манай эмэгтэй оршил ер нь хийдэг үү? Ер нь оршил хийдэг үү? Би хийдэг. Тийм. Үгүй ер нь хийдэг үү тийм? Хийн. хийн. Тэрийг 60-ын солгочоор болохоо өчөж байгаа юм тийм. Зүгээр хийдэг үү гэсэн. Хийнэ хийн гэж. Гэтэ хинтэй гэж. За секси үеэр одоо сонсч ирсэн хамгийн тэнэг үг чи юу вэ? Хоёулагаас асууж байгаа шүү. Хамгийн тэнэг үг үйлдэл ч юм уу те. За. Би ярих уу. За тэгээд
Тэнэг үг бол нэг Тэнэг гэж хэлсэн гэх шиг. Yes гэдэг үгийг бүр амар эвгүүгээр хэлж ирсэн. Yes. Oh yes. Яаж хэлжсэн юм бро? Мань бол бас хэлнэ штэ гэх шиг. Нэг тиймэрхүү л хичиг бидээ аваа явчих цааш. Яг нэг одоо жишээ нэг порно дээр байгаа юм шиг. Порно дээр байгаа юм шиг. Дүрд ороод байгаа юм шиг бүр амар. Yes. Бай yes л гэдсэн юм уу тий? Тэгэхээр чи юу гэсэн? Yes-ийн нурд нэг гэдэг юм байна. байна. Yes. гэдэг юм байгаа. гэдэг шиг. Тэрачаа биш юм уу? Yes юм уу тий? Ганц хоёр бол байх шүү дээ. Үгүй Ер нь тийм юм дургүй юу? Ер нь дург. Зүгээр гоё үннээр байсан дээр ш тий. Yes чимээгүй хийх дуртай юм уу яг? Тийм шүү дээ. Чимээгүй л хамаагүй гоё. Өрөөнд ямар чимээ байхгүй бистэй. Залуу ингээ хөдлөө шин. Бүр юу ч ингээ тэг ялаа малаа ниссэн шаажаа. Ямар хүчрхийлэх юм бэ те. Секс хийж байхдаа дуурж болдгоо шаас те. Дугуй гараа шүү. Yes мэс байхгүй шүү. Боо чадахгүй зайлмаар. Яа, дуурдгүй шаас те. Эмэгтэй чи ингээ үнэхээр чиний хүсдэг эмэгтэйд ингээ үнэхээр дуурах гад байвал яах вэ? Чи ингээ амын тонгор Тагилдаг л багтаа те. Яа. Тагилдаг байх таа гэж. Зүгээр нэг те. Тэгэхээр ийм амар ийм хүмүүсийн хажууд айгу хийх тийм одоо чинь ийм хажуу өрөөний секс шиг гэрийнхээс ирлээ дугуй байх шиг. Яг Гэтэл хиймээр байгаа шаа тий дугуй. ер нь маа залуу ингээд чимээгүй хийдэг гэхээр бас амар сонирхолтой. Олон хүнтэй газар хийж ийсэн үү ч юм уу? Мэдгүй амралтанд явж байхдаа ч юм. Хийжсэн. Тэгээд нөгөөдгөө л хийсэн үү? Дугуй болдоос ирлээ дугуй. Гайхалтай юм аа. Манай эмэгтэй хэр дуурдаг вэ? Би ястай Амар дуурдаг. За жишээ нь юу гэж дуурдаг вэ? Сайхан байна да. Нэг сайхан хайрыг уух юмсан тийм ээ. Амар ингээд оршид маш төгжсэн амтч гэж янз юм байна шүү. Чанартай сайхан шүү тийм ээ. Сайхан гэж. Уйг нүнжиг тослогтой. Үтгэн сайхан сууг шиг. За гоё юм. Ер нь яаж дуурдаг вэ? Зүгээр үг хэлдэг үү? Эсвэл зүгээр яг дуурдаг үү те? Нэг үг хэлээд ямар ч үдээс yes гэдэггүй юу те? Байгаа юу? Байгаа юу? Байхгүй юу? Yes байгаа юу? Байхгүй. Дэди мэди байхгүй. Аваа те? Залуу ер нь тэгээд дууруулахгүй гэдэг байгаа байхгүй. Чи тэр тэгвэл ер нь ямар байх вэ? Чамайг дуурахгүй бити дуур гэдэг чи. Насаараа ингээд чимээгүй секс хийж амьдрын гэвэл те? Нөгөө нэг кино байдаг штэ нөгөө нэг дуурал өгөх гэдэг. Дуурж болно шүү дээ зүгээр ингээ ярихгүй л гэж. Яриашээс. Хоёулаа сайхан секс хийж шүү тийм ээ. Одоо ер нь хоёр дахь хийнэ гэж байх уу? Байна уу? Өнөөдөр хүн гурвал хийчмээр байх юм. За яварч ирсэн эхнийхээ дуусгачих. За хийгээрэй. Амар юм ажил хэрэг бодох секс гэдэг шээс те. За маргааш хоёулаа чи яах вэ те хөө хийж явах те. Окей, гайхалтай. Одоо нэг байрлал солих уу яах вэ? Маа залуу ер нь гэрэлтэй тийх дуртай юу эсвэл харанхуу тийх дуртай те. Тас харах. Тас харах уу чимээгүй те өстэй. Үл үцэг шаадчихсан хийц. Ийм агуун гүн мүнд шаамаар юм шүү чи баг те. Ийм агуураа орж байгаа шүү. Таришаа маришаанаар орж. Чимээгүй найдвартай шүү. Секс. Тэгтээ ямар хэцүү юм бэ те. Дуурж олон тэгтээ ярихгүй гэдэг. Бас ирчүүлөө баймаар үсттэй тийм ч одоо. Хамгийн сүүл хэзээ хийсэн бэ маа залуу? Яа тэнд нэг залуу хариулж идэв шүү дээ. Ямар хэцүү юм бэ? Хажууд нь харж ирсэн юм ач гэрэл өрц тээ. Яа барьцсан шүү дээ чимээгүй хийж яхад нь. Энэ нэг танил чимээ сонсогдоод байх. Миний секс сонсогдохгүй харагддаг. Секс гарч идэх шээс. За өөр гоё юу байна да гэх шиг тий. Эмэгтэй бол дуурд юм байна. Залуу бол нэг дуурах дургүй юм байна тийм ээ. Гэтэ бүр юм трама авталчин тийм дуураадсан юм уу тий тэр нэг эмэгтэй. Яалч дээ.
дуграад ирэхээр залуугийн толгойн нэргээ шахах. Яа бити үгүй ааш. Ингээ чихэндээр зүгээр юм аа. Шүн зүйдлж мүлээ шахах. Яа гэж орж ирсэн. хар дарж барцсан ш. Драма авцсан юм байна те. Ер нь бас аюултай. Ер нь юм шинэ юм хандаа. Чи уг нь амар сайн юм шүү. Тэгээд yes гэдэг ч те. Чи бүр үнэхээр yes залуу. Алаад байгаа юм биш үү чи зүгээр те. Манай залуу ер нь харьцаандаа тийм шинэ юм туршиж байсан уу? Той май ч юм уу. Тэгж гуулгаж байгаа шүү. Той л нэг ч ашиглаж үзэж байгаа. Үзэхөөгүй шах. Ер нь Тэгээ эн чинь бас ер нь боломжны хараад үзэх байхаа. Тийм чи нэг одоо дуурангуут нь дугаа их шахах юм шүү дээ. Шасоо трамаксаа. Гүү дуу. Өөрөө чичирхээс ааш. Чимээгүй чичирч. Гэтэ дуу бол маш бага л та браа тийм ээ. Дуугүй ч байгаа тийм ээ. Сонгоод аваарай гэх шиг. За Ануригийн хувьд те яг тоглоом хэрэгжилж ирсэн үү те? Би тоглоом төвшиж үзэж байгаагүй. Ер нь үзье гэж боддог. Ямар нэгэн байдлаар те. Чиний доторх жоохоо охин тоглоом өсөж гин үү? Би тоглоом төвшиж үзье гэж бодож байгаагүй. Бодож байгаагүй те. За зэнийг хасчихна гэж шахах те. Энэ нь AI-аар шүү өөрчлөлөө шат. Би тоглоомор амар хүсээд байгаа. Энээсээ нэгийг өгчих шах те. AI-аар хийсэн шааж те. Энээс хүсчээвэл доор нэг гэж хүчээрээ. Энийг аашах те. Бүгднийг аваа явуулчих. Готомжаар алхаж малах шааж те. Өглөөстэй шүү. Бүжиглээ дуулъя. Жаргалтай. Яа, байхалтай. Өөр чин секс одоо ер нь секс ярьцтэй сексэр л дуусна үстэй. Энийн араас хайр маяр яриад амар орохгүй үстэй тий. Яг нэг болцоо ярьчих юм уу та нэг төсөөлийн болцоогоо түүнийг яваад үзээ тий. За төсөөлийн болцоо шүү. За та хоёрын юм ideal first date хаана вэ, хизээ вэ, юу яах вэ тий. За юу яасан ч болно гэж. Тий эмэгтэй эхлүүлээ. За эмэгтэйгээс эхлүүлээ. Би бол ерөнхийдөө зүгээр нэг үг л хэлчих. Одоо жишээлбэл хаана маргааш ч гэдэм үү далайн ирэг дээр ч би өөрөн тийм амар экстрим болж үзэх хэрэгтэй. За тэгвэл хаана вэ? Ингээ морин аялал явдаг ч юм уу. Үгүй энэ биш шүү. Ийм байхгүй. Одоо ингээ та хоёр нэг бүтэн өгүүлбэр үүсгэх гэдэг. Одоо чинь би гэдэг тэнгүү те. Чамд дараагийн үг хэлээ. Буудалд ч юм уу те. Тэгж авна гэсэн үг байхгүй. За эхлээд чи яг эхлүүлчихэ те. Хаана гэдэг. За хаанаас эхэлчихэ. Тэс маа залуу эхлүүлэх үү? За тэгээ. За. Сая нэг үгийн сонсолт гिचлээ шүү. Тэрэлжид. За тэрэлжид. Юу ааш. Морь унаад. За. Оройн чамайг унаад. Гэхдээ чимээгүйгээр. Би чаа чимээг унмаар байна. За. Яа. За морь унаад тэгээ үргэлжлүүлээ те. Юмшилсан та хоёр тэрэлжээд морь унаж байгаа. Тэгээ морь унаж байгаа. Дараа нь. Гой хоол идээд. За хоол идээд. Тэгээ яах вэ эмэгтэй? Ном сум харваад. Оо. Гоё байна. Морь унаж байгаа хоолоо идээд харваал те. Даачд мориндоо гэж те. Сэтгэлийн үчээр л давна штэ. За харавах юм байна. Харавах юм байна. Дараа. Тэгээ амар хэм хийж болохоор тэгээд амрах газар руу гал явах. Явна. Яваад очиод яах вэ? Унтах юм уу шууд? Задаас шүү. Үгүй энэ амрах газар руу явна гэлцээ. Одоо эмэгтэй те. Тэнд яг юу хийх юм те? Сэтгэлийн углуурын үгсээ ярилцъя. Сэтгэлийн углуурын үгсээ ярилцаа. За чиний углуурганд ямар үг байгаа вэ? Энэ юуц дуусгач те. Углуургоо ярилцах юм байна. За тэгээд ярилцсангаа вайн уугаад. оо. За дуусахгүй байна тий. За вайн уугаад за эмхтэй. Энэ болцоог дуусгамааргүй байгаа юм. За. Өглөөс ирээд гэдэг дахиад шигтэй. Морь унаад гэж. Нам сумаа харваад ааш. Сэтгэлийн углуургаа яриад. За. Вайн уучлаа тий. Тэг юу болт юм бэ цаашаа тий. Бид бүхэн энэ талаар мэдэхгүй байна тий. Гадаад туудаг асаагаад. Оо. Бас гараа явчлаа уцаагаад.
За ямар их орж гарсан юм болоод байна гэх. За түүдэг асаагаад за залуу. За тэгээ орой болчих юм чинь гэрт нь өргөж гэнэ. Юу шаа. Биста юу яшаад байгаа юм. Бөгөөдөөтэй нэг охиныг биста тэрж рүү авч явснаа. Мөр зөрөөснаа харуулж мараа вай нуу цогтоосноо. За орой болчлоо одоо харин. Би нөө go home. Би нөө нэг чимээг орчинд амар дуртай гэх. Ихний болцоо тийм амар юу ээж болохгүй шүү дээ. Юу яа зүгээр унтж болно шүү дээ. Гүнзгий ээж болохгүй шүү дээ. Яг зүгээр. Тэгээ шүнд 2 ууч яаж гэрэл байгаа юм. Эхний болцоог ийггүй шүү те. Яг юм ideal date гэхгүй яг юм чинь. Тэгвэл би тэрийг за тэгвэл одоо харихаа болчлоо. За түүдэг асаацсан байж байгаа. За. Түүдэг асаагаа тэгээ яах вэ? Түүдгийнхаа урд тэгээ тэврээд суух юм болов. Оо. За түүдийн урд тэврээд суулаа. Би н орлоо. Хааших. За эмэгтэйгийн хувьд те. Тэгээ одоо шууд хийгээчтэй. Тэгээ болцоо. Тэгээ болцоогоо дуусгая. Ямар их юм хийд юм бэ та хоёр ч. Гол юм а хийлдэ гэх. Тэнгэрт хідэн од байгааг тоолъё. Од тоолж обоо майжх юм бэ. Зүгээр хөөрхөө яг унтиал гэдэг санаа байна шүү дээ те. Яг ингээд од тоолж обоо майжээ те. За тэгээд энэ болцоо дуусч байгаа юм байна гайхалтай. Тэгээ төгс болцоо одоо бас тийм юмгүй бол бас жоохон эвгүй юм аа та тийм ээ. Зөв манай хоёр. Тимтэй байх зөв юу н төгс болцоо. Тим байх шаардлагатай юу шаардлагагүй юу? Хэрв танаа тоонхыг хүсвэл чимээгүй секс горны гэдгчүүлээрэй гэж. За шаардлагатай л байх. Тийм төгс болцоонд бол хэрэгтэй тий. Анхных биш юм чи одоо хамаагүй шүү дээ тий. За. За манай хоёр тэгвэл өөр асуулт байгаа юу тийм ээ? Байхгүй бол шийдвэрээ гаргая. За асууж болно. За. Одоо ингээд ирээдүйн их нарчин ч юм уу найз хүн чинь. За манайхан жоохон чимээг өгөөр тий. За. Нөгөө чиний таалдгүй зан чанар ч юм уу тиймэрхүү юмтай байх юм бол одоо чиний дургууныг зан чанар ч юм уу хийдэг үйлдэлүүд ч юм уу одоо түрүүний нөгөө хардагч гэх юм уу юм байгаа гэсэн шүү дээ. Тийм юмтай байх юм бол чи тэрийг хүлээн зөвшөөрч чадах уу? Yes мэсиг те. Эсвэл дуутай хийяач гэдэг юм тийм. Хоёул дуутын хавцал орж хийяач гэдэг юм одоо мэдхгүй тийм. Яг үнэхээр тийм байх юм бол ер нь хичээнэ. Нэг хичээж үз. Болох гэж хичээнэ. Чихвч сүүж байгаа ч юм уу хийн тий. Сонсохгүй. Арга нь бол тэгсэн ч бол. Нөгөө дуу сонсогдгүй чихвч зүүц. Өөрөө ганцаар юм чимээгүй шат. За. Маа залууд асуулт байна уу тий? Сүүлийн асуулт. Мэдхийг хүсэж байгаа юм тий? Үнэхээр чимээгүй юм а тий нэр. Гэж яг толгомдчаад. Толгомдсон уу эсвэл чи дуурахыг хүсэхгүй байна уу гэж. Яаль чи толгомдчлаа. За. Эсрэг хүүсний сэрэл хөдлөлт түгэл асуулаа. Асуу. За, тэрийг хэлчих браа. За. Сэрэл хөдлөгдөг үйлдэл нь юу юм те? Чимээгүйхэн араас гитэг. Араас шифтлэх гэж байх те. За, арилээ браа. Ер нь хүзүүн дээр үнсэх юм. Хүзүүн дээр үнсэх. Үзэн дээр үсэх. За манай эмэгтэйгээр Би ер нь эртний нөгөө цээж мөрөнд амар дуртай. Цээж мөрөнд. Гоё цээжтэй мөртэй байх юм бол тэгэл. тий. Тэгэл чика давай. Чика. Тэгэл би ч ирсэн яа. Yes. Тэгээс чимээ гарч эхэлсэн шүү дээ тийм ээ. Од модал бол тийм ээ. Зэ. Манай өдний нэг тэрч үзэх үү? Тий. Манай эмэгтэй зөвшөөрч байна. Тий. Яа. Үнэхээр яаруу яа юм бэ? Миний чинь хүлээж илээ шүү дээ. Асууд хэлэхгүй нь гэж бодлоо. За, энэ нэг юм чинь дуу бити тавь тийм ээ. Чимээгүй юм чинь. Чимээгүй гоё. Амра. На чи юмтай баха. Тийм. Копирайт авч шүү. Юмгүй. Яа. За тийм. I'm gonna be waiting for you forever. Одоо яг ямар сэтгэл төрж чинь те ингээд тэрсэн чинь те ингээд яриагийн сонслоо тэрж үзлээ ямар сэтгэл төрж чинь манай эмэгтэйд
би нөгөө нэг гоё үнэртэй бас хүний үнэртэй хүн дуртай болохоор гоё үнэртэй залуу байна. Хүний өнөртэй тий. За хүний үнэртэй залуу тий ямар сэтгэл төрөв? Эмэгтэйгийн тий тэрсэн сэтгэл. Манай залууд ямар сэтгэл төрөв? Охины өнөртэй. Нэлээ өндөр юм байна. Аха. Тэгээд яг бэлхүүсээр нь тэрвэрэд үзэхэд яг л миний Type shit. За. Манай хоёр тэгвэл одоо шийдвэр гаргахад бэлэн үү? За, манай залууд бэлэн гэж манай эмэгтэй бэлэн үү? За. Тэгвэл хэрвээ таалагдчихвэл ирэх ургаад дэшээ, таалагдахгүй бол ирэх ургаа доошоо. 3 тоолоод хариултаа гаргая тийм ээ. За бүгд хамтаа 3 тоолъё. 3 2 1. За, окей, гайхалтай. За, хоёр маань нүдний болт авч болно. За. Дараа нь гişin гараад. Юу нэг юм. За, нэг гоо тайван 5 секунд гоё арай тийм ээ. Тийм ба чимээгээс яахгүй. Чи ганцхан ирч. За. Төрсөн сэтгэл тийм ээ ингээд бодож ирснаас хэр өөр байв те. Төрсөн нэг ааш. За, залуугаас эхэлчихье тийм ээ. Ер нь нэлээ өөр байлаа. Төсөөс. Чи чин type shit мэд гэдэг. Өөр байлаа гэж. Юу н өөр байсан? Яг царайны Царай нь өөр. Тэрний өөр За. зүгээр төсөөлж ирсэн. Төсөөлж байгаа тий. За. Өөр хэлэх үг ч юм уу вэ? За, манай эмэгтэйгийн хувьд Эмэгтэйгийн хувьд. ямар сэтгэл төрж байна? Миний хувьд бас төсөөлчснээс жоохон өөр хэлээ. Тэгээл хамгийн түрүүнд нүдийн л харчлаа. Нүдийг харчлаа. Чи ийм нүдэн дуртай гэж. Ямар нүдэн дуртай гэж? Чи ийм нүдийг ингээд харуулж өөрийгөө харуулахыг хүсэхгүй байгаа юм уу? Манай эмэгтэйгтэй давхраатай нүдэн дуртай гэлөө, давхраагүй нүдэн дуртай гэлөө. Давхраатай гэсэн шүү дээ. За, Нэг юм том нүдл гэсэн л дээ. том нүд. Тэр том л шүү дээ. Наач амар юм аягнаас гарч ирэх гээд байгаа юм шиг. Юм олох гээд байгаа юм Тийм шиг. нэг юм. Яаж ийг нэг юм харах юм шиг л нүд байна да. За, манай хоёр тэгвэл хөш асуулт байна уу те цариг нарсан чинь. Асуу байгаа юм байна. Тийм, байна уу? Байхгүй бол шууд шийдвэрээ гаргаж болно. Байна уу? Байхгүй. Нэмэгтэй байхгүй. За. Тэгвэл та хоёр маань нүдэн ани тийм ээ. За. Хоёр дахь шийдвэр. Царай харсны дараах шийдвэр тийм ээ. 3 тоолоод хариултыг харъя. 3 2 1. За. Охин бүр ингээ байлгаад идэх шээс тээ. Хар энийг хар. За, манай хоёр бол нүдний болттой байхдаа тийм Ингэсэн. хоёулаа таалагдсан. Нүдний болт аваад хоёулаа доош тавьсан. Тийм ээ. Тэгэхээр энэ шалтгаанаа Шалтгаанаа гоё тайлбарлая. Гоё дэлгэрэнгүй тий. Одоо чи сайн нэг аюу дэлгэрэнгүй байгаадсэн шүү дээ. Тий, залуу ихний шалтгаанаа. Яг л нэг нүдлгээд илжсэн ойнгор гээд. Тийм. Ойнгор дуу гэдэг. Тэгсэн чинь энэ чи болохоор давхраатай байна тий. Чи ч өөрөө давхраатай шүү дээ. Шах. Өөрөө давхраатай болохоор Тийм төрлийн үйл сонирхдаг л. Зөв. Манай эмэгтэйг хувьд Би нөө хэлсэн шүү дээ. Давхраатай гэдэг шах тий. Би бас болохоор угнаас нөгөө нэг давхраагүй мөртлөө том нүдтэй гэсэн гэж хэлсэн. Тэгээд чиний захиасан хүн биш вэ нөө тий? Хийсэн гişээ шүү дээ. зөөгч энд буруу ол авччих шаахгүй тийм. Зөөгч энэ хоол буруу юм шүү нөө давхраагүй том нүд гэсэн шүү дээ. Аашиг. За. Босоор маа тогоош өндөр амарч байгаа. Аашамжтай тийм. За. Тэгэхээр манай хоёр маань матч болсонгүй. Тэгэхээр гэтээ Үзэгчдээс гарч ирж манай эмэгтэйтэй эсвэл залуутай шууд гарч ирээ болцож болно шүү. Тийм хүн байна уу? за. Өөртөө ихтэй аав охин ээж юу вэ нөө? За, байвал яг одоо гарч ирээ тийм. 3 2
Тэгээ байхгүй бол ингээд дуусч байгаа шүү манайха. За окей, үгүй дуусаагүй. Дуусаагүй. За. Тийм. За би дуусгах гэж байгаа маа гэх шиг. За манай за байхгүй мэн тэгэхээр та хоёрт маш гоё орсон баярлалаа. Манай эмэгтэй нүдний болтоо зүүчи. Манай залуу маань буцаа судалдаа сууж болно тийм ээ. Маш гоё орсон. Баярлалаа буулгаа тийм. Амар гоё хөвгөлтэй байлаа гэх шиг. Анда гараа өчөж гэх шиг. За. Баярлалаа чамд гэх шиг. Тогоогаар гэх шиг тийм. За. Эффект ихтгэл оролцогч дутнаа гэж аахгүй тий. За манай эмэгтэй нүдэ болтоо зүчи. Ард дахиад гоё ануурид гоё мэдээ байна тий. Дахиад нэг залуу байгаа. Тий. Тэр маа нүдгүү байгаа гэж. За нүдэ болтоо зүчи тийм ээ. За. Зөөлөн тий. За. За окей. Хоёр дахь залуу гаргаж ирье. Шо дээр зогсоод байна яа. Вау. Зэ гахалтай манай хоёр дахь залуу гарч ирсэн байна. Бүгд алгадчихъя тийм ээ. Гахалтай. Яна гоё дэмжлэгтэй юм бэ те. Зэ. Манай залуу гоё өөрийгөө танилцуулъя тийм ээ. Сая бол хойно сонссон байх те. Манай эмэгтэйгийн яриаг бол бүгдийг сонссон байх. Тэгэхээр манай залуу сүүл гарч ирж байгаа болохоор гоё өөрийгөө танилцуулаад тийм ээ. Ширүүхэн дээр. Оройхон гараад ширүүхэн дээр тийм ээ. За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ орой минь намайг сод мэдэх гэдэг. Сод? Мэдэх. Сод мэдэх. Хин гэж бодох вэ? Содоо. За. Тийм. Тэгээд эмхтэй дэлгээд нүд нэрэл байхгүй шүү. Тэгээ уйлж шахтай араас. Нэрэл байхгүй. Би царай харддаг өгш шах тий. Өөр гоё тий. Өөрхөө давуу талыг тий. Ерөнхий миний хажууд байх юм бол тархиа бараг унтраач чадварна дөө. Вау, nice. Гахалтай. Унтраачих тий. За. Чи өөрөө яг тий одоо чиний юм хамгийн том чамайг сонгох тэр одоо сайн тархиа унтраахаас өөр тийм гоё одоо давуу тал гэх юм уу тий өөрийнхөө физикал байдлаас ч юм уу хийж чаддаг зүйлсээс ч юм уу тий. Ерөнхийдөө эмэгтэй хүмүүсийг ч гэж. Чи дандаа юм олон дан дээр л яриад байна. Мик супер бро. Чи эрэгтэй хүн. Эмэгтэй хүнийг ерөнхийдөө амар эрхлүүлдэг. Малгаанаас нь битээ бэр бро. За. Тэ. Эмэгтэй хүнийг сайн эрхлүүлж чаддаг тийм ээ? Тэ. Тэгээд ер нь хилээ хазаал эхэлтэн дөө. Хилээ хазаал. Хэлэхээр би бүр юу вэ? Хилээ яах гэж байна гэдэг. Тэ. Маа залуу ер нь тэ хэдий X-тэй вэ тэ? Эмэгтэй бол 3X-тэй гэсэн. Би бас 3X-тэй. Үгүй яагаад байна гэж. 3X-тэй хүмүүсийг сонгоо оруулсан юм шиг юм сони юм болоод нэ тэ. За, маа залуу тэгвэл ер нь өмнөх харилцаа хизээ дуусгасан тийм? Өмнөх харилцаа 25 оны 3 сар. 25 оны 3 яг нэг жил болж байгаа юм тийм? Яагаад дуусч байгаа тий? Холын зайрал. Ийм гоё залуу тий. Яагаад одоо ер нь сингл явж байгаа гэж бодож байна өөрийгөө. Сингл явж байгаа шалтгаан тий. Нэг хүнийг амар ингээд хайрлаад тэгэнгүүт үл ойлголцол бас үүсээ. Тэгээд тэрнээсээ ингээд жоохон юм авчихаараа. Юм авцсан уу тий? Юм гэдэг нь юу юм? Чамд юм өгцсөн юм байна тий. Өвч авсан юм уу тий? Юм авчгаар ер нь сэтгэлч дээр сэрж дээр өвдөө явчихд юм байлээ. Юу авсан юм бэ гэж? Ерөнхийдөө нэг тийм үл итгэлцэл гэх юм уу? Нэгэндээ жоохон итгэлцлийн тал дээрээс болоод тэгээд юм авцсан юм байна шүү дээ. Маа залуугийн хайр ил нь чамайг хайрлах гэсэн үү? Зүг. Эрхлүүлэх. За, эрхлүүлэх. Ер нь сайн эрхлүүлж чаддаг тийм залуу юм байна. Тийм байна. Манай эмэгтэй хэр эрхлэх дуртай вэ? Намайг яг нөгөө нэг
гаднаас нь хараад амар тийм ширүүн ингэж хүмүүс бодд юм шиг лээ. Яг үүндээ бол би чинь Дотор бол жоох хэвээр. би бараг дөрөвтэй. Яа. За тэгээ бити үржүүлэлт болоорой гэж хэлдэг. За бараг 4-тэй охин юм байна тийм. Тэгэхээр ер нь насан туршаагүй охин болчихлоо гэж байна. Тэгэхээр ер нь дуусгах гэж байна тийм. Жохон Тэр пэд. яг сэтгүүл 4-тэй байл бас амар хийдэй юмстай гэж. За. Манай залуу ер нь те одоо энэ хугацаанд те ер нь одоо жишээлбэл туртай байдал олж чадсан. Яг ч боллоогүй гэж магадгүй хаа. Тэр яг дотроо бодож явдаг байл бас байдаг. За тэр нь юу вэ? Сэтгэлийн угт байгаа бодож Хийчихсэн да гэх те яг юм. Яг ингээд миний юм оверсайз бодолгүй юмсөө. Аа. Тэгээд хоолоо хийж явах. Араас нь гүйччихэл. Албаар бодолгүй өмсөснээр гүлээг шаатай ингэж. Kitchen deck дээр. Чи өргөөд Би чинь өөрөө нэг өндөр болохоор. Яг Яг нэг охтуудын драма байдаг ч те солонгостэй яг ингээд юмд хүрч чадахгүй гээ те. Яг араас нь чи ингээд те. ингэж юм нүмерж орж ирээл те ингэж. Яг тэр мөн. Яг савч чадахгүй байгаа мó. Айли өргөөд үгүй яашах. Тим юм хүсдэг юм байна тийм ээ. Тэгтээ өмнө тэгж хийжсэн үү? Хүсч явдаг юм байна. Одоогонд бол хийж үзээгүй те. Манай эмэгтэй ер нь хэр одоо хоол идэг вэ гэж байна те. Галтгой руу ер нь явдаг уу гэж байна. Би нөгөө ихтэй хэлсэн шүү дээ. Үхрийн орд болохоор хоол 5 дахыг амар их мэддэг. Тэгээ хоол маш сайн. Тэгээ хоолоо хийж байгаа тэгээ 5 дахыг мэдрэх юм шүү дээ. би бас үхрийн орд. Оо, хоёр үхэр тийм ээ. Хоёр өхөр хоорондоо зохицдог юм уу? Тэр их сайн мэдгүй. Тэр юм чинь зохицол байлгүй гэж. Тэгээ үхрийн ордыг бол амар үнэнч гэж сонсож байна. Ямар гоё. Хоёулаа ер нь үнэн ч хоёр ах шиг байна тийм ээ. За. Тэгвэл нэг үнсэлцчих гэж. За, тэгвэл манай залуу юм чимээтэй ер нь харилцаанд хэрэг дуртай байж. Хийхдээ ер нь тий дуу чимээтэй хийдэг үү эсвэл бүр юм чимээгүй хийдэг үү тий? Амын дарддаг уу тий? Үгүй. Айгүй юу? Ер нь чимээтэй байх нь Зүгээр зүгээр байна. баг. Yes гэдэг. Яах вэ? Наа чимээч бол жоох хэцүү байна. За. Чи ер нь яаж дуурайхыг хүсдэг вэ гэж. Ер нь яриад байвал хэр хэцүү юу? Чимээгүй юу мэр юм бэ гэж. Яриад байвал хэцүү байна. Тэрнээс ч зүгээр тий. Манай эмэгтэй зүгээр дуурдаг ярьдаг уу гэдэг. Ярьдаг үлээ. Ярихгүй за. Юу ярьдгийг шахах тий. За. Ер нь чи жишээлбэл яг эмэгтэй хүнээс юу гэж чухалж чардیں۔ Яг анх уулзаад Тэг яг юм үерхэхийн тулд одоо нэг юм хөшөөрөг хэрэгтэй шүү дээ. Нэг ийм л юм байвал гээ үерхэж болж जैन тий. надтай ерөнхийдөө илэн далангуу яг бүх юма ярилцдаг байвал. Гээ илэн далангуу бүх юм харилцдаг. Тийм. Окей, гайхалтай. Манай эмэгтэй өөрөө ер нь тий тийм ер нь яриа хэр яриасаггүй одоо тий бас харилцаанд өөрөө эсвэл ингээд болохгүй юм гарчаад байхад өөрөө болгоно гэж зүтгэдэггүй эсвэл ингээд өдөр болгон болсон юм а шууд ингээд яриад идэг тийм төрлийн хүн. Гү би нөгөө хажууд байгаа хүнээ ингээд аюу тийм ажиглаж байгаа. За өнөөдөр сэтгэл санаа нь юу нь ямар хөө байна? Их юм ярихаар байна уу? Эсвэл болвол зүгээр ингээд чимээгүй ганцаараа ингээд орхих нь илүү зүг юм болов гэдгийг харж байгаа л яг тухайн үеэсээ л болдог. Ер нь ингээд найз залууч ингээд амар гомдсон сэтгэл санаар гутарцсан орж ирвэл чи яг яаж сэтгэл санааг нь өргөх вэ те? Юу хийж ямар үйлдэл хийж? Үсээ бандаа гэж шахтай. Зүгээр юу ч гэсэн эхлээл амар сайхан тэрвэл очиход юу болох вэ? Би тэрвэлтийг ер нь хүний сэтгэл санаагаас амар өргөдөг гэж боддог. Тийм байх. Чамаар тэрврүүлэл угаасаа их юм шиг. За, тэрвэрчээд яах вэ? Нөгөө нэг юм а хийдэ. Тэгэл тодорхой шүү дээ. Мэдээж үсээ ус болттой байгаа хаашах. тэгэл яашин өнөөдөр яашин ингээл. Оо яагаад ч хөгшөөх те. Ямар гоё юм бэ, тийм ээ? Зэ гайхалтай. Манай тайзан дээр анхны эрхэлсэн хүн боллоо гай. Яаш. Эрхлүүлсэн хүн гэх юм уу те? За манай хоёр тэгвэл аюугаа бас юм эрхэлж эрхлүүлж чадхал юм шиг санагдчихээн те. Яг одооны энэ юунаас харахад за содогийн хувьд яг ингээд чиний өөрийн чинь юм өөрийгөө 3 үгээр илэрхийлүүлж яг юу гэж илэрхийлэх вэ? Мэдээж эхлүүлэгч
Хоёрт биелдэг. Гуравт гэх юм бол том ааш. Одомт ч автет гэх юм байна. Ёо. Удмын чинь боловсруулна. Одмич автет юм гэж тийм ээ. За манай эмэгтэй ер нь өөрийгөө бас 3-гээр илэрхийлэг байгаа тийм. 3-гээр илэрхийлвэл яг юу гэж байх вэ? Зөөлхөн. Зөөлхөн. Үгүй нөө сэтгэлийн зөөлхөн. Аа За. зөөлхөн. Одоо нэг үг шүү. Сая 2 үг хэлчихлээ гэж. За. Хатуу. Мөмн хатуу хааш. White metal. За ер нь ихнэр болохоор хүн гэж бол өөрийгөө үзэж байгаа юм тийм ээ. За. Зөөлөн ихнэр тийм ээ. Аюун гой сэтгэлдэн зөөлхөн тийм сайхан ихнэр байгаа юм байна. Манай залуу ер нь юм serious харьцаанд бэлэн байгаа. Одоо юм шууд бүр ихнэр нөхөр болох уу хэмжээний. Шууд нэг гэрт ороод тийм ээ. Ер нь ингээ яг зөв үнэ олчвол тэгэхэд бэлэн байгаа. Тийм ерөнхийдөө бэлэн. Ерөнхийдөө бэлэн. Тэгээ яг зөв яг надад яг ажиллаад миний яг бодож байгаа хүн яг болох юм бол тэгээ ерөнхийдөө цог өндөрлөл бодох бэлэн байгаа. За тэгээ гайхалтай. Яг энэ матч бүтээдсээ. Та хоёр ингээ матч боллоо гэхэд гараад яг за өнөөдөр биш юм аа гэхэд маргааш чи яг ямар болцоо юм бүтэн болцооны төлөвлөгөө үйл яг юу их вэ? Тэгээд шууд хамгийн түрүүнд харахыг л хүсэх баг. Харахыг юг уулзахыг. За. Тийм тэгээд хэрвээ бүтүүл гэсэн шүү дээ Тийм. тийм тэгээд шууд хараад Харах нь ч харна л тааж байна. Хараагүй хүмүүс байгаа юм шүү дээ тийм үстэй. Чи нэр нүдгүү гэж нэр нүдгүү биш үстэй. Харахыг хүснэ дээ. Амар дарк шээстэй. Би тэр тэрийг ч мэдэхгүй те. Тэгээ харна мэдээж харах оруулсан байвал үгүй юм те. тийм тэгэл ерөнхийдөө зум тийм нүтлөөл өдөржингөөл зүг байхыг хүсэн те. Өдөржингөө хөтлөөл яваад. Жишээлбэл тодорхой те эхлээд хоолнд ордог ч юм эхлээд би өглөө гэрээс нь гоё очиж аваад ч гэдэг юм уу те. Яг тэх юм бол баг мөрөөдлийн болцоо шиг юм. Ийм хүмүүс болцооны санаа байгаа шүү 5k гэх шиг. Чи авах шиг. Надад бас байгаа. За тэгвэл тэрийг хэлчихэ те мөрөөдлийн болцоо хэлчих. Ерөнхийдөө нэг тийм 90-ад оны юм шиг манай эмэгтэй маань нэг тийм улаан Дублтэй хос джинстэй тиймэрхүү хувцастай. Тэгээд би ингээ үүдэнд нь очиж аваад тэгээд болцоод цог хоол идээд дортой зүйлүүдийг хийгээд галуусаа авч идэв. тэгээд болж өгвөл бас тийм байгальтай ойрхон байвал илүү сайн ярилцах. Тийм ээ. За. Тэгээд яг гэрлөө нь оруулж өхийн өмнө яг одоо байр ч юм уу нэг газар нь одоо юу Орцонд. тийм орцонд ч юм уу за ерөнхийдөө бол байрных нь орцных нь нүүдэнд гэрлийн доор оруулж өгөөд за баяртай маргааш уулзъя гэж оруулаад Тэгээ араас нь өөрөө яваад орно гэж. тэгээд орсных нь араас би тэр гэрлийн доор баяртай байгаа юм шиг л Баяртай байгаа юм шиг. Юу хийж байгаа юм бэ? За ямар ч л нэг тийм бүтэн болцоо өглөөнөөс одоо нөгөө нэг тийм рилүүд өгдөө шүү дээ ингээд амар оруулж бүтсэн Тэгээд амар баярлж байгаа тийм эхний болцоо амжилттай болсон тийм. тэгэхээр ингээд цаашдаа болон илүү сэтгэх хэвээр Чи ихтэй ингээд сонсохоор амар юм армантик залуу шиг санагдаад байгаа юм. Гэтэ яг ингээд өөр чиний юм амьдралдаа хийжсэн тийм гоё романтик үйлдэлүүд товчхон хэлвэл те. яг би яг өөрөө мэдхгүй зүгээр яг цаанаас ингээд би өөрөө л хийж байгаа болохоос биш тэр хүн бас романтик санагдсан үгүй энэ сайн мэдхгүй болохоор За энэ сонгуул биш шүү брогш. Зүгээр л гоё өөрийнх юм л ярих. Чи зүгээр өөртөө л романтик санагдсан юм хэлчих те. Ингээд яг үргэж явахдаа би яг ингээд нэг хүргэж өгч ийсэн байхгүй. Дотор байрлаа. Вау. Гадаад тахтай. Nice. Тэгээд ингээд өөсөө ингээд нөгөө физикал байдлаар ингээд би энд нь хүрэх юм уу тиймэрхүү байдал хурж болохгүй юмсаг санагдаад тэгээд ингээд зүгээр алхаж байхад ингээд яг ийм гар хүрэлцэх
мөч байх би яг тэгээд гарын Гарын яасан юм бэ? Чиний яриач ингээд яг нэг юм таслалтай яриаш байгаа тэгэхээр нэг юм богино өгүүлгүүд нэг юм рис яваад идэв шүү дээ. Хээгэр эхлээд хээгэр төгсөн үгээр өгүүлбэр зохиогоорой гэж байгаа юм шиг тий. Харах, гарах, тэгэх, ингэх гэсэн. За. Тэр л хамгийн романтик байсан. Тийм миний хувьд бол тэр л амар романтик байсан. Тэгээд яг гадаа их дулаахан. Тэгээд яг бит хоёр яг хоёулах нь алхаж ирсэн. Тэр нь л яг юм ярилцаад алхаж ирсэн. Тэр нь. За баярлалаа. Гайхалтай. За чиний одоо саяын ярьсан энэ одоо хэсгийг чинь хурдын 1.5 болгоод хурдшуулж яг гоё юм зүгээр ярьж байгаа юм шиг болгоо тий. За чиний юм секс фантазиг юу вэ тий? Чи хийм бэ? Яг чи одоо чилээр юм рол плей хийвэл яг юу болмоор байд юм бэ тий? Сан техник ч ааш. Хүчтэй гэж аахгүй гэсэн үү? Хүчтэй за. Хүчтэй баатрын төрөл юм байна. Тоор юм уу юу юм? Баатартай баатар болж хийх гэдэг юм байна тий. Тэр фантазн тийм баатар цаа. Гэх чимэг болоо шахах тий. За манай эмэгтэй асуух асуулт байна уу? Юу энэ баатар ирмэн? Надад асуух байхгүй. За манай залууд асуулт байна уу? Хэмжээ асуух байсан уу? Ерөнхийдөө тийм шивэстэй хүнийг би гэж боддог бай. Шивэстэй хүн л гэж бодсон шүү дээ бараа. За өөрөө зарим хүмүүс ч бас амар тийм. За дуртай юу манай эмэгтэй? Нөгөө нэг яг өөрт нь зөгцөн ч юм уу? Тиймэрхүү гоё өрмөц шивэс бүүд байвал гоё л гэж боддог. Тэр маань нэг нь тэрвэрч үзэх үү? Манай эмэгтэй зөвшөөрч байна. За гэвэл урагшаа босъё. Эмэгтэй бүр хариулахаа бэлдсэн байдаг шээс. Тэг манай залуугийн яг юм аавра яг ингээд бүр бүрхээ авчтаа те яг нэг юм. За бүр чимээгүй бол баг өмнөх залуугаас чимээгүй болоод юм яа. За урагшаа босъё тийм ээ. За. Цагаан уулын дээр хүрсэн машин дондор ёо энэ хоёр чи yin yang юм уу юу юм бэ те? Цагаан орход гарсан чиний цэцгийг унаадалсан хөрөх газар ходоод хүсэл сэтгэл хөлсөн чамаас ирсэн дуулаа манай ээж бүр ямар реакцгүй болчихтэй. За ямар сэтгэл төрөв те? За залуугаас эхлэе. Айгу өндөр охин байна. Аха. Тийм бас гоё өндөртэй охин байна. Өндөр гоё өнөртэй охин. За манай залууг биш эмэгтэйг. Залуу биш. Sorry. Тийм гоё өндөр залуу ах шүү гэнэ үү? 4 настай охины үед. За өөр асуух зүйлс байна уу? Байхгүй бол ер нь баг шууд шийдвэрээ гаргах уу? Залуу усуд эртхэн үнсэлцүүл яасан. Үнсэлцүүл дээр юм шүү дээ. Гэтэ манай энэ шоун дээр нөгөө өмнө орсон аль эртнгээ үнсэлцсэн болохоор ингээд юм амар тийм юу өндөр амар үнсэлсэн ш таад үзсэн нь бүр ингээд оруулын бодог болтол те үнэхээр сайхан үнсэлсэн. Тэгэхээр бүр ингээд хөлс нь гойцсон гарч ирсэн. За зүгээр асуулт байхгүй бол шийдвэр гаргая тийм ээ. Хэрвээ таалагдчихвэл ирэх ураад шүү таалагдахгүй ирэх ураад доош. За 3 2 3 тоолоо харъя. 3 2 1 За. Хоёр маань нүдний болтоо авч болно. За хоёр маань нэг гоё харъя тийм ээ. Царайг нарсан чинь төсөөлж ирсэнс хэр өөр байна тийм ээ. Яг сэтгэл ямар хөө байна? Ямар сэтгэл төрж байна? Ерөнхийдөө төсөөлж ирсэнээс шал өөр. Шал өөр. Тий. Та хоёр амар гоё юм yin yang харагдаад байгаа хэ надаа тий яг юм 60 сивл хийчмээр ч юм шиг тий яг амьдрал юм хар бараантай тий сайхан. За манай эмэгтэйг ямар сэтгэл төрж байна? Амьдралд нь өнгө нэмээр санагдчихэв. Гэрэлтүүлмээр тий. Юу юм бэ?
Миний төсөөл бас жоохон л турхаа байдлаа. Төсөөснөөс жоохон туранхай. Тийм. Туранхай байвал бол асуудалгүй шүү дээ, тий? Харгалуулчих болно, тий? Тарган байвал асуудал шүү гэх. Тордгон байх шүү гэх. За. Өөр асуух юм байна уу, тий? Царийг нарсч яг гоё юм асуумаар санагдаж байгаа. Шууд бас гар марын барьж үзэх ч юм уу, тий? Яамаар вэ? Нүүр та хоёр маань яасан ч бол энэ хоёр та хоёр л үлдээ, тий? Яг энэ та хоёрын хэсэг, тий? Бид хоёр ерөөсөө оролцохгүй. Тэр одоо микэ шүү унтраалаа. Сүүлийн хэсэг ягаад тэгээд та хоёр маань шийдвэрээ гаргаж болно. Хэрвээ асуулт янз бүр хийхгүй гэх юм бол хийхгүй. Ванайтыг юу гэж боддог вэ та хоёр? Хааш хамгийн сүүлийн тим тэнэг юм асууж байгаа тий. За байхгүй шийдвэрээ гаргая. Тийм манай хоёр нүдэн энэ чи. За 3 тоолоод хариулт ярьцгаа тийм ээ. 3 2 1. За. Окей. Хариултыг танилцуулъя тийм ээ. Нүдний болцтой байхдаа манай энүүри болохоор таалагдсан гаргасан. Содоо болохоор таалагдаагүй тийм ээ. За. Нүдний болт авсны дараа шийдвэр яг хэвээр үлдсэн. Тэгэхээр яагаад вэ те содогийн шийдвэрийг яагаад тийм шийдвэр гаргахад хүрсэн бэ те? Ерөнхийдөө нүдний болттой байхад нөгөө них удаан ярилцаа өрнүүлэг болохоор одоо ярилцчих уу? За. Нөгөө одоо ингээ удаан ярьсан болохоор өмнөх хүн ч бас ядарсан байж магадгүй те. Тэгэхээр хоёр маань зүгээр хангалттай яриаггүй гэдэг шалтгаан байх юм бол одоо гоё ярилцж болно. Царай гарсан юм чинь тийм ээ. За. Өөр шалтгаан байна уу те? Удаан ярилцаагүй гэсэн өөр. ерөнхийдөө удаан ярилцаагүй тэгээд Удаан бас харилцаагүй. За. Тэг өөр юм хэлэх юм байхгүй бол нэг заваагаад явах тийм ээ. За. Тэгэхээр энэ хоёр маань матч болсонгүй тийм ээ. Амжилттай матч болсонгүй хин цаашин тийм. Өнөөдөр бас энд хосоо орохоо ч гэсэн өөр газар бас олох баха тийм. Яасан гоё олцоо гоё битэж их маш баярлаа. За тэгээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн 2 болцоо яг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бас үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бүх орцчлоо гоё ялгадчихэ тийм ээ. Тэгээ ер нь бол байнга ирж үзэж байгаа юм чи нөгөө нэг угаасаа бүх юм нөгөө нэг шинээр явж байгаа болохоор За тэгээд өнөөдрийн ганцхан ойлгоод идэх чинь аа хордон дуусах гэдэг шаас гэдэг. За өнөөдрийн ивент итгэгчээ бас дуртахгүй болохгүй тийм ээ. Таад бити энийгээрээ шахт. Ивент итгэгч ярих гэхээр л энийг Танад инээдэм зарим хүмүүс таниадсан болсон байгаа шүү. Шах. Үнэхээр чичмээр байгаа хүн байгаа. За тэгээд манай өнөөдрийн ивент итгэгчээр Oblis хамтран ажиллаж байгаа. Тэгээд насан туршийн тоглоом тийм ээ. Манайхан ийм онсоор захиалаад аваарай. Өнөөдрийн ивентчээр Oblis байлаа баярлалаа. Яа, Oblis баярлалаа. За тэгээд энэ боцоо маань энэ хүрээд өндөрлж боцоо хүмүүс гоё фокус гаргахгүй. Тэгээд үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дээдлээ шоу байлаа. Баярлалаа.